Йоо. Keydropтой хамтарч оруулж байгаа цуврал видеонуудын дараагийн дугаар тавтай морил. Тэгээ та нарын тархинд бол ер нь бол байсан баг та Keydrop гэдэг сайтн дээр тоглолт ямар байх юм. Ер нь бол энэ кейс нь ашигтай мүү, ашиггүй мүү, алдагдaltaй байна уу? Тэгээд батлууд яах гэсэн бодлоод байгаа. Тэрийг чинь тэгээ манд бодтоор турч үзэхэд энэ цуврал видео эхлүүлж байна. Тэгээд бичлэгэнд орцсон. Keydrop нь Counter Strike дотор байдаг кейснүүд тайлал, кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн утасны скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус дэлгэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азав зэрэг. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Окей. За event case-ийг хардаг. Ер нь бол 20 оны хугацаанд одоо event case-нүүд орж ирдэг. Тэгээд ер нь бол $1.2.55 2.75 250. Ер нь бол энэ event case-нүүд бол дотор нь байгаа айтмууд өөрчлөлтөд ер нь бол 20 оны тутам шинжлэхдээ санагдаж байна. 30 оног ч юм уу 20 санагдаж байна. Тэгээд энэ кейснүүдийг ер нь бол та нарт ингээл харслах сайтны хамгийн ихэнд харагдж байгаа кейс. Тэгээд энэ кейс ер нь бол хэр ашигтай байдیں۔ За хамгийн эмтнаас нь бол $1 нь эхлээд ер нь бол хэдүүлээ 50-ыг задлаад тэгээд Joker модоор хэдийг задлах уу? Зөөх задлын хөтөл амар удаа болчихсон болов уу? За одоогийн байдлаар бол манайхан баланс олонгууд 3300 байгаа байна. Тэгээд $1 байгаа. Тэгээд ер нь бол ихтэй 50 задлаа үзье. 5 50 10 удаа дарсан үстэй. 15. За тэгээ уунжил хамгийн үнэтэй нь бол Marble Fade тэг 2%. Тэг 2% шанстай. Нийтдээ ер нь бол 100000-д 2 удаа унах боломжтой мó. 100,000-д 2 удаа унах боломжтой. Утх нь угаасаа унах магадлал $1-оос $460 утгах магадлал хамаагүй бага юм байна. Тэгээ нөгөөдүүд нь бол уунж болох даажгүй Phantom Illustrator Chanticleer Fire Neon 2 эдрийг л унгаач да гэсэн надад бол хүсэл байна. Тэгээд 15 задлсан тий. 20. Watch Тэвука бол унаадагаар ич чинь хэдий залж байна. Тоог алдчихлаа. Тэгэхээр тоосоо 1 2 3 4 5 10 30-ыг задлсан баа мэн. Окей. 35 40 45 50-ыг задлсан. Би бол тэгтээ амар алдагдчихад хийсэн үү. Ерөнхийдөө 49% money back. That's actually good. Яг гэвэл маань юу гэж $50 депозит хийх юм бол 20% бонустойгоо $60 орно штэ. Тэгээд яг үндэ $60-ийнхоо цаана $10 байгаа гэж чинь $60 одоогийн байдлаар 58.8 болгоцсон байна. Ингэж бодохоор ер нь бол 50 задлахад бол ямар ч асуудалгүй юм байна. За энэ хэдүүлээр нь Joker модыг асаагаад үзвэл Joker модод задлангууд нэг нь 32.5. Гол нь Joker модод задлаж байгаа шалтгаан бод би Marble Fade-ийг л унгаах гээд одоо задлан эсвэл штэ. $162 гэдэг чинь ер нь бол жоохон чанга гол ярьж байна гэсэн үг. Тэгээ энэс хэдий задлах юм. 20-ыг задлах юм бол энийг 20-оор үржиж $3,200 юм. 4-оор үржих хэрэгтэй шүү дээ. 4-оор үржих чинь ерөөдөө $640 юм. За гол. $162. Энийг л давчвал гоё. Тэгээ их тохиолдолд давахгүй тэгээ нэг давхтаа амар давна. Яа. Come on, God, please. Бачтай амар ихсэн шүү. За, миний туршлаар бол ерөөхдөө хожсон дээр болцсон зөв. Тэ 640-ыг үрнэ гэжсэн бол бид нар 640-ыг үрээгүй байгаа. Тас нэг ус 640 үрчээ дөө. Сая ашигтай дээр болох хэрэгтэй байсан. Сая бол ашигтайсэн шүү дээ. 480 үрээд 508 таах байсан. За, ерөөхдөө бол ийм хүү байх юм байна. Ер нь бол гайгүй. Дахиад дарчих уу? 20 задлаад байлээ. Тий. Яг ийм дараалал явна. Дараа нь хэдүүлээ бүр үнэтэй кейсийг Joker модод задлах нь хэцүү болох бах. Тэр үед манай яах юм баа. Тэгээд тэр үед 10-ыг задлаад явах Joker модыг. Хэдүүлээ одоо $1 кейсийг Joker модод задлахад бол ийм дүн зарцуулж штэ $32. Томроод ирэнгүүт хэцүү болох хаа. За case battle нэгэд үзье. Тэгээд case battle хийвэл миний бодлоор илүү дээр үт юм а. Ягаад гэвэл Wester God унах магадлал чинь амар бага штэ. Тэгээд тэр God унах магадлалыг юу гэдэг зургуулаа хомб нийлж хагаад азаа үзнэ гэсэн үг байхгүй юу? 3-9-3. Тэгээ голдоо унгаачих юм бол нэлээд ашигтай дуусна. Голдоо унгаахгүй тэгээ яах вэ? Тэгээ түрүүнийх шиг нөгөө 90% money back хийгээд байж гэсэн. 3-3 case battle.
Тэгээ би бол зүгээр рандом дарчдаг. Яг уу надад бол дуртай ботууд байгаа. Бидино, Томи, Коди аль нь ч байхгүй байна. Тэгээд ер нь бол бид нар бол аль нь ч байхгүй байна. Тэгээд 2 удаа кейс батл хийгээд тэгээд нэгэн дээр ножоо нэгэн дээр хожигдох байх. Ер нь бол хүлээлтийн хөдөлгөөс хожигдох магадлал 50-50 өв штэ. Тэгээд хоцсон үед харин ашигтай байгасыг залбирал одноо кейс батл юм гэсэн. За тэгээд түрүүн харсан чинь Marble Fade үнэтэйсэн тэгээд Temuka дэж үнэтэйсэн. Тэгээд ер нь бол $1 кейс дээр ер нь бол 2x-тэй эхлэх юм бол тэ $2-оос дэше юм ургаагаад эхлэх юм бол гоё гэсэн. Тэгээд энэ ч болонгууд тэ 2 үржүүлээд эхлэх юм бол шаардаад эхэлт юм дөө. Яа тийм ч ойрхон өнгөрч ин даа тийм ч. Ursus Marble Fade. So close. Энд ч дахиад бас нэг ойрхон өнгөрч байна. Тэгээд яг гоо эхэндээ болонгууд бид нар ингээд $1 кейсийг задлахад тэ нэг жоохон юу гэж магадгүй. Яа жоохон урамгүй баг юм унж байгаа юм биш үү те $10 задлаа тэгээд ашиг машиг багуулж магадгүй тэгээд хэдүүлээс $1 кейс одоос Joker модоор задлж кейс батл хийж үзсэн. Тэгээд дээшигээ тэгээ $250 дээр болонгууд бүр хамаагүй үнэтэй юм оноод унаад харахад ч урамтай тийм дөө. За кейс батл дээр ялсан гэхдээ 38% л ашиг хийлээ. За дахиад нэг үзье. За энэ кейс батл явж байгаа хооронд би нэр танад giveaway байгаа айтнуудыг сонирхуулаад үзүүлье. Тэгээд giveaway ер нь бол өдөр болгон айтнууд дэмж байгаа. Өнөөдөр хэд 4 giveaway задарлаа. Ер нь бол баахан ер нь бол монголчууд ялаад байна. Тэр нь амар гоё байна. Харахад бол үнэхээр таашаалтай байна. My giveaways руу ороод харах юм бол тардаа Сензу авсан. Энэ Ogre-гээ Монгол гавьсан. 2 удаа авсан. Mercury бод би бол Монгол итгэлтэй. Kiverty мэдэхгүй байна. Энэ Minato Монгол гэсэн. Telegram дээр өөрөө биччихлээ. Noel Монгол үгүй мэдэхгүй. Хүслэн Монгол. Kunlan Juan. За энэ бол Монгол биш юм шиг байна. Энийг би Монгол гэж бодсон шүү дээ. Тэгээд Hey бол Монгол байсан. Бас Telegram дээр өөрөө бичсэн. Тэр нь giveaway тэгээд монголчууд очиж байгаа. Тэгээд энэ giveaway болгонд хамгийн том нь бол одоогийн байдлаар бол байна бол Hoovt хийсэн байна. $11,160 байгаа юм байна одоогийн байдлаар. $10 deposit хийсэн нөхөд бол giveaway-д оролцох боломжтой. Тэгээд ер нь бол $10 deposit хийсэн тохиолдолд чи бүх giveaway-д оролцох боломжтой. Тэгээд ер нь л GCT-сэн промо кодыг ашиглаад deposit хийсэн тохиолдолд бүтэн сарын турш бүх giveaway-д оролцох боломжтой байдсан байлээ шүү. Тэр өнөөдөрх нь мэдж авлаа. Тэгээд ер нь бол тэгээд нэг ингээд үнэгүй ороод ирэх юм бэл. Зарим ухаантай хүмүүс нь болонгоо те $10 deposit хийгээд тэрийгээ 7 оны дараа буцаж гаргаад буцаагаад 7 оны дараа дийгээд тэгээд ингээд яг үржүүл явчихсан юм билээ те. Сарын хугацаанд те 4 удаа гаргаж $60-ыг одоо 40 удаа $40 болоход тэгээ $2 giveaway-д 20 сугал авч болно гэсэн. Окей, энэ удаагийн giveaway-д болонгууд бас хожижлоо. Окей, янтат байгаа юм байна. Гэтэ бас ашигын хувьд бол те 78 79% ашигтай байна. Окей. За одоо тэгснээ одоо үнэтэй болонгууд хожигдчихвол жоохон гонигтай айлээ. Уулна. Тийм байна болонгууд багаар алдаад ихээр хожих сонирхолтой хүн. 3 дараалал хожчихсаа гэж залбирая та. Окей, манай Cody Tom 2 орчихсон. Окей, we won boys. За байна болонгууд энэ хоёр боттой хайртай. Энэ хоёр ботыг ер нь бол боттой хамжиж байгаад бол key drop-ыг зөндөө саасан. За энэ чайл Temuka унгаж 2 Chanticleer Fire унж гин. Окей, хамгийн үнэтэйгээс 3 дахь юм ингээ 3 удаа унжиж гин. Болж гин. Манад байдгүй. Манад хутга унах баха. Айл тутаг унгаачлаа. Ursus Knife Marble Fade. Айл бол ерөнхийдөө 60% хийцэн байна. Come on. За манайд ер нь бол 2 хутга байхгүй бол ер нь бол энэ дэр амар бүрхэг юм байна шүү дээ чат. Чат ч гэж. Cody Tom. Come on. Gold. Ursus Knife Marble Fade. Ursus Knife Marble Fade. Marble Fade. Яа энэ хайлт ойрхон байна. Ursus Knife Marble Fade. Ursus Knife Marble Fade. Ursus Knife Marble. Man. Окей, 6 кейс. Манайд боломж байгаа. 3 кейс. Манайд боломж байгаа. Байхгүй нэ. Хоёр удаа хямдхан батал дээр $30 батал дээр ялчингуудаа тэгвүтээ $30-10 батал дээр ялангуудаа тэг $300 батал дээр ялагдлаа. Тэгснээ бүр 2 мундаг боттойгоо ялагдсан. Окей. За нэг ялагдсан, хоёр дахь ялагдахгүй байх гэж найдаад дахиад нэг үзье. Тэгээ ер нь бол би бол 2 удаад үзье гэж бодож байгаа. Угаасаа тэгээ кейс батл юм чи угаасаа хожигдох магадлал 50-50 шүү дээ. Гэтэ хожигтай хамгийн гол нь те ашигтай хожил гоё. Яй. За энэ чи Chanticleer Fire унгаач, Neon 2 унгаач, Disloyed Space унгаач. Манай Pios Chanticleer Fire унгаас юм биш үү? Энэ бол байж болох юмнуудаас хамгийн үнэтэйнүүдээс унгаагаал тань айл бол. Тэгээ манад бол Cody ороод ирсэн. Айлд бол таньдаг бот бол алга. Энэ Lilo, Eva, Cyber бол худ. Groovy бол мэдхгүй, бас мэн мэдхгүй. Окей, Chanticleer Fire болон энэ чи бол юу унгаач байна? Neon 2 унгаж байна. Гол нь тэр Ursus Knife Marble Fade. Унах магадлалын хувьд чинь нэг 4 орчим байгаа.
Тэгээ бид нар итэ 30 кейс хадгалж байгаа. Тэ түрүүн айл 30 кейснээс нэг унгацсан. Манад байна уу? Байна уу? Зүгээр манах зөрүүлж унгаагаад хожино. I believe. Cody. Жил унгаад. Come on, Cody. За ер нь бол эрсдэлтэй юм димэл ажиллаж чад. За тэгээд энэ удаагийн бичлэг ингээд дуусч байна. Дараагийн кейсээр бодонгод бид нар $2.5 кейсийг те 50-ыг задлаад тэгээд Joker модоор 20-ыг задлаад тэгээ бас кейс батал яваа. Ийм томьёогоор бодонгод бүх кейснүүдийг задлж үзэх чинь. Тэгээд бичлэг талдсан балака дараа тэгээд гивэд оролцоорой. Тэгээд ер нь бол тэгээд нэг их оролцохгүй нөгөө инвентори нөгөө булан дэдэ тэгээд нэг хитэ хогоо игээл гивэд орол суглаагаа үзэхгүй да. Тэгээд угаасаа яаж ч утсан сайт ашигтай байна. Тэгээд жоо хорхоогоо дараа ивэл ер нь бол тэгээ Steam-ийг бодлаамаагүй дээр түр харсан чинь тэгээд 90% money back. It's good man. Дараагийн бичлэгээр уулзъя. Bye.